цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу бүгд өнөөдрийн мэнд төргий. Өнөөдрийн шинжээчийн цагийн дугаараар зах зээл үүсгэгч гэж юу вэ гэдэг сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байгаа. За тэгэхээр зах зээл үүсгэгч гэдэг оролцогч тал байгууллагын хувьд бол Монголын хөрөнгөний зах зээл дээр гарч иж байгаа шинэ нэршил ойлголт юм аа. Тэгэхээр 2026 он эхэлснээр Монголын хөрөнгөний биржийн зүгээс Монголын хөрөнгөний зах зээлийн хөрөх чадварыг нэмэгдүүлэхтэй холбоотой аяныг эхлүүлж байгаагаа мэдгдсэн. За энэхүү аяны хамгийн гол чухал ач холбогдолтой оролцогч за асуудлуудын нэг нь бол зах зээл үүсгэгчийн алт гүмүү юм аа. За тэгэхээр энэ утгаараа өнөөдрийнхөө дугаараар зах зээл үүсгэгчийн талаар мэдээлэл хүргэх. За ер нь Монголын хөрөнгөний зах зээл дээр зах зээл үүсгэгчийн хэрэгцээ шаардлага юу байгаа юм бэ? Хөрөх чадвар хэр байгаа юм бэ? За зах зээл үүсгэгч орж ирснээрээ хөрөнгөний зах зээлийн хөрөх чадвар нэмэх юм үгүй юу гэдэг талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байгаа. За тэгэхээр энэ утгаараа өнөөдрийн дугаар дээр Голомт Капитал үндэс засны компани арилжааны хэлтсийн захирал бэлгүүнийг өгч оролцуулж байгаа. За тэгэхээр бүгдээрээ слайд руугаа орцгоё. За тэгэхээр 2025 оны байдлаар Монголын хөрөнгөний зах зээлийн нийт үнэлгээ. За энэ зөвхөн хувьцааны зах зээлийн нийт үнэлгээг хараад үзэх юм бол 14 их найд төгрөг төрсэн байна. За харин нөгөө талдаа 25 оны байдлаар арилжааны идэвх ердөө 145.5 тэрбум төгрөг буюу хөрөнгөний зах зээлийн нийт үнэлгээтэйгээ харьцуулах юм бол 1% түвшин дээр бол байна. За энэ юуг илтгэж байгаа зүйл вэ гэх юм бол хөрөнгөний зах зээл жилдээ хэр хурдцтай эргэж байгаа юм бэ гэдгийг бол хэмждэг ийм үзүүлэлт. За энэхүү үзүүлэлтээс харах юм бол хөрөнгөний зах зээл 25 оны байдлаар жилдээ 1% нь л эргэж гин гэдэг ийм үзүүлэлт байна. За тэгэхээр түүхэн үзүүлэлтүүдээс хараад үзэх юм бол 2019 оны байдлаар эргэцсэн харьцаа 1.1, 20 оны байдлаар муу ялгаагүй 1.1. За ингээ 21 онд бол хөрөнгөний зах зээлийн эрч нэмэгдээд за эргэцсэн харьцаа 2.7% бол хүрч нэмэгдсэн байгаа. За ингээд буцаад 22, 23, 24, 25 онуудад буураад 1% түвшинд хүрсэн ийм үзүүлэлттэй байна. За тэгэхээр хөрөх чадварын харьцаа үзүүлэлт буурч байна гэдэг маань юуг илтгэж байгаа вэ гэхээр нэг талдаа хөрөх чадвар бол маш муу байна буюу хөрөнгөний зах зээлд оролцогч талуудын идэвх бол маш муу байгааг үүнээс харж болохоор байна. За мөн нөгөө талдаа хөрөнгөний зах зээл дээр ялангуяа хувьцааны зах зээл дээр оролцож байгаа хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогчдын хувьд хувьцаагаа худалдан авах, зарахтай холбоотой эргэц бол маш муу байгаа буюу хангалтгүй байгаа нь бол үүнээс харагдаж байгаа. За дараагийн слайдер Монголын хөрөнгөний зах зээлийн хөрөх чадварын үзүүлэлтүүдийг бусад улс орнуудын хөрөх чадвартай харьцуулсан байдлаар харуулж байгаа. За Монголын хувьд бол түрүү хэлсэнчлэн ердөө 1% түвшин байгаа. За Монголд ижил төстэй улс орнуудын хувьд за Казахстан, за Өзбекстан улс орнуудын хувьд бол 105, 284% гэх мэтчлэн ямар ч үсэн Монгол улсаас харьцангуй өндөр хөрөх чадвартай байгаа нь бол харагдаж байна. За харин Индонезийн хувьд бол 26.9, за Малайзийн хувьд бол 63%, Австралийн хувьд бол 64.54 гэх мэтчлэн за Монгол улстай харьцуулах юм бол хөрөх чадварын үзүүлэлт бол харьцангуй өндөр байгааг нь бол харж болохоор байгаа. За ингээд хөгжсөн улс орнуудыг хараад үзэх юм бол за Хонконг, Нью-Йоркийн хөрөнгөний бирж, Шанхай хөрөнгөний бирж, за Насдакийн хөрөнгөний биржийг хараад үзэх юм бол хөрөх чадварын үзүүлэлт нь бол 100-аас 340% хүртэл өндөр буюу тухайн жилдээ нийт зах зээл нь 1-ээс 3 удаа бол иргэдэг нь бол харагдаж байна. За үүнээс хараад үзэхэд бол Монгол улсын хувьд бусад улс орнуудтай харьцуулахад бол хөрөх чадварын харьцаа үзүүлэлт бас харьцангуй сул байгааг бол анзаарч болохоор байгаа. За Голомт Капитал үндэс засны компанийн хувьд бол Монголын хөрөнгөний зах зээл дээр бол зах зээл үүсгэгчээр анх удаа зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг эхлүүлсэн ийм компани байгаа. За энэ ч утгаараа 5 сарын 1-ний өдөр Монголын хөрөнгөний биржтэй зах зээл үүсгэгчийн гэрээг байгуулад за ингээд 12-ны өдөр бол Монсүнс хувьцаат компанитай бол зах зээл үүсгэгчийн гэрээг бол байгуулад ингээд 22-ны өдрөөс эхлэн зах зээл үүсгэгчийн захиалгуудыг оруулж эхэлсэн байгаа. За ингээд Монсүнсийн арилжааны идэвхийг зах зээл үүсгэгч эхэлснээс өмнө болон
дараах гэсэн байдлаар харьцуулаад хараад үзье. За тэгэхээр 24 оны байдлаар Монс хүнсийн өдрийн дундаж арилжааны идэх 4 сая төгрөг байсан байна. За ингээд 25 онд бол 3 сая 500 болж буурсан. За ингээд 26 онд зах зээл үүсгэгч үйл ажиллагаа эхлэхээс өмнө бол 5 сая 100 мянган төгрөг байсан бол за зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 7 сая 263 мянган төгрөг буюу за зах зээл үүсгэгч үйл ажиллагаа эхлэхээс өмнө бол өмнөх түвшинтэй харьцуулаад үзэх юм бол 42%-аар өссөн ийм үзүүлэлттэй бол байна. За тэгэхээр үүнээс хараад үзэх юм бол зах зээл үүсгэгч орж ирснээрээ хөрөнгөний зах зээлийн хөрөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой байна гэдэг ийм дүр зураг бол ажиглагдаж байна. За тэгвэл үргэлжлүүлээд зах зээл үүсгэгч гэж юу вэ гэдэг талаар мэдээлэл хүргэе. Шинжийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За, аз төшөлтөд баярлалаа. Тэглгүй яах вэ? За, зах зээл үүсгэгч буюу одоо олон улсын нэршлэлээр бол market maker гэж байгаа. Тэгэхээр дэлхийн одоо хөгжсөн хөрөнгийн биржүүд бол одоо өөр өөрийн гэсэн market maker-уудтэй байдаг. За, энэ нь бол юу гэсэн санаа вэ гэхээр тухайн хөрөнгийн бирж нь за өөр дээр арилжаалагч байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ одоо эргэлтийг нэмэгдүүлэх, тийм ээ, идэвхийг нэмэгдүүлэхийн хүрээнд бол одоо мэргэжлийн оролцогчтой хамтран одоо ажилладаг гэсэн үг. Тэгэхээр энэ мэргэжлийн оролцогч нь бол тухайн бирж дээр арилжаалагч байгаа бүтээгдэхүүнийг байнгын одоо авах болон зарах захиалгыг бол зэрэг байршуулснаар, тийм ээ, одоо тухайн биржээр дамжуулаад одоо жишээ нь Монс хүнсийн хувьцааг авъя гэж байгаа хүнд бол зарах тал нь болж өгдөг. Зарыг гэж байгаа хүний одоо авах тал нь болж өгдөг гэсэн. Мэдээж нь одоо бирж дээр бол одоо авах зарах захиалга хангалтгүй байж болно шүү дээ, тий. Би одоо ингээд сая ширхэг хувьцааг за магадгүй 10 сая төгрөгөөр тодорхой ширхэг хувьцааг худалдаж авах хүсэлттэй байдаг. Гэтэл нөгөө талд зарах захиалга байдаг үү, тий. За энэ дээр орж ирдэг гэсэн. Тий. Зарах захиалга байхгүй гэхээсээ илүү мэдээж нөгөө нэг хүмүүс өөрийн худалдаж авсан хувьцаагаа өндөр үнээр зарыг гэж бодно. Харин авах гэж байгаа тал бол аль болох хямдхан үнээр хувьцааг худалдаж авъя гэж бодно гэсэн. Тэгэхээр энэ авж байгаа тал, зарж байгаа талын хоорондын ашиг сонирхол ерөөхдөө одоо зөрүүтэй байдаг учраас одоо юу гэдэг чинь зарыг гэсэн хүн маш өндөр ханшаар одоо тийм ээ хувьцаагаа зарна гэж тавьчихдаг. Авъя гэж байгаа тал нь маш бага ханшаар авна гэж тавьчихдаг. Тэгэхээр энэ хоёрын ерөөхдөө одоо хүсэл сонирхол бол яг тийм шудраг үн дээр бол уулзах чадахгүй байх гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө нэг дунд нь одоо ханшийн маш том зөрүү үүсэж байгаа. Тэгэд энэ бол бас Монголын хөрөнгийн бирж дээр тийм ээ хөрөх чадвар муутай байгаагийн бас гол шалтгаануудын бол нэг бол болж байна гэж бол одоо Монголын хөрөнгийн биржээс бол үзэж байгаа. За тэгээд иймийн учир ямар ч байсан Голомт капитал үнэ цаасны компанитай хамтарч одоо тэгээ Голомт капитал үнэ цаасны компанийг өөрийн одоо маркет мейкерээр бүртгэж ингээд үйл ажиллагаагаа явуулж байна. За зах зээл үүсгэгч гэдэг товчхондоо бол ерөөхдөө одоо байнгын авъя болон зарыг гэдэг захиалга зэрэг одоо оруулдаг. За ингэснээрээ нөгөө нэг холбоод байгаа авах зарах хүний зөрүү чинь ойрхон болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр одоо нэг 5-10% зөрүүтэй байсан юм 3-2% ч юм уу 1% ч юм уу тий. Одоо шинэ хамгийн энгийнээр ойлгоход бол ерөөхдөө хүн бол одоо 100 дээр одоо хувьцаа авъя тий. За дараа нь бол нөгөө хүн нь болохоор 120 дээр хувьцаагаа заръя гэд дотор нь бол ингээд 24-ний зөрүү бол үүсчихдэг. За энэ дээр зах зээл үүсгэж орж ирэхээр яадаг вэ гэхээр за магадгүй 110 дээр хувьцаагч авъя 111 дээр хувьцаагаа заръя гэдэг энэ захиалгыг оруулж ирнэ гэсэн үг. Тэгэхээр 100 120 байсан үнийн зөрүү 110 111 болж ойртох боломжтой гэсэн үг. За энийг бол ерөөхдөө зах зээл үүсгэгч тухайс нэг тухайн хөрөнгийн бирж дээр арилжаалж байгаа тухайс нэг бүтээгдэхүүн дээр бол хийж оролцдог гэсэн үг. За олон улсын туршлагт бол мэдээж хөрөнгийн биржүүд бол маш олон ерөөхдөө маркет мейкерүүдтэй байдаг. За тухайн маркет мейкерүүдтэй бол зах зээл дээр оролцох олон давуу талыг олгосноор маркет мейкерүүд бол тийм ээ хөрөх чадварыг байнгын хангаж идэг, авъя гэсэн захиалгыг байнга байршуулж идэг, зарыг гэсэн захиалгыг байнга байршуулж идэг. Тэгэхээр өнөөдөр ч юм уу, маргааш ч юм уу одоо яг одоо ч юм уу тийм хувьцаанд оролцмоор байгаа хүмүүстээр бол бирж дээр байнгын бэлэн бүтээгдэхүүн байж идэг, хүн бас байнгын худалдаа авахч байж идэг гэсэн энэ санааг бол тавьж байна. Монголын хөрөнгийн зах зээл дээр ажиглаад үзэх юм бол одоо дийлэх хувьцаанууд бол авах зарах захиалагч байхгүй тийм. Зарим нь бол тийм. Одоо өдрийн арилжаа нь бол
0 харагддаг тохиолдлууд их байдаг тийм. Энэ дээр бол авах зарах сонирхолтой хүмүүс бол байгаа юм. Хамгийн гол нь энэ хоёрын хоорондын авах зарах аншийн зөрүү нь харьцангуй том байгаагаас шалтгаалаад зарим өдрүүдэд бол арилжаа огт явагдахгүй байх. За зарим өдрүүдийн арилжаа хангалтгүй байх. За ийм шалтгаанууд бол гарч ирдэг. За энэ асуудлыг шийдэх үүднээс зах зээл үүсгэгч гэдэг оролцогч талын оролцоо маш ач холбогдолтой байх нэ гэж хэлж болохоор байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. За тэгвэл зах зээл үүсгэгчээр ямар компаниуд, ямар аж ахуйн нэгжүүд ер нь оролцох боломжтой байд юм бэ? Зөвхөн үнцаасны компаниуд оролцох боломжтой юм уу? Эсвэл өөр байгууллагууд оролцох боломжтой вэ? Энэ талаар мэдээлэл өгвөл. За тэгье. Тэгэхээр за зах зээл үүсгэгч бол 2013 онд бол анх журам нь батлагдчихсэн. За тухайн журмын хүрээнд бол зах зээл үүсгэгчээр одоо ажиллаж эхэлсэн компани одоо аж ахуйн нэгжүүд бол байхгүй байсан. За тэгээ сүүлд бол он гарснаар Монголын хөрөнгийн биржийн зүгээс бол зах зээл үүсгэгчийн журмаа бол шинжлэхээр бол болсон. За өмнөх журам нь ерөөдөө ямар байсан бэ гэхээр зөвхөн дийлрийн эрхтэй үнцаасны компаниуд бол зах зээл үүсгэгчээр ажиллаж болно гэдэг ийм зохицуулттай байсан байна. За тэгэхээр энэ нь бол өөрөө нөгөө нэг тодорхой хэмжээгээр оролцогч талуудыг бол хязгаарлаад өгж байгаа юм зохицуулт байж байгаа. Тэгэхээр Монгол улсад бол одоогоор нэг 55 орчим үнцаасны компани бол зөвшөөрлөлттэй үйл ажиллагаа явуулдаг. За үүнээс бол нэг гарын 13-нд багтах компаниуд л ер нь дийлрийн эрхтэй гишүүн үнцаасны компани байдаг. За тэгээд дараагийн нэг асуудал нь бол зах зээл үүсгэгч нь заавал зах зээл үүсгэгч хийх гэж байгаа компанитайгаа гэрээ байгуулдаг гэсэн. Тэгэхээр Монголд бол өөрөө маркет мейкер буюу зах зээл үүсгэгчийн ойлголт харьцангуй шинэ учраас би манайх юу гэдэг чи одоо Монс хүнсийн хувьцаан дээр одоо маркет мейкер хийнэ гэж үзэх юм бол яг тухайсан компанитайгаа заавал гэрээ байгуулах шаардлагатай байна. Тэгэхээр энэ нь бол өөрөө биржтэй хамтран зах зээл үүсгэгчээр ажиллаж байгаа компаниудад бол бас тийм одоо тий төвөгтэй залт бол байгаад байгаа гэсэн үг. За тэгээд 2026 оны 5 дугаар сард Монголын хөрөнгийн биржээс зах зээл үүсгэгчийнхээ журмыг шинжилээд ямар өөрчлөлт оруулсан бэ гэхээр дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагч нар оролцож болно. За мөн гадаадын хөрөнгө оруулагч нар бас одоо зах зээлийн гишүүн одоо байгууллагууд бол бас зах зээл үүсгэгчээр оролцож болно гэдэг ийм заалтыг бол оруулсан. За ингэхдээ биржийн гишүүн үнцаасны компаниар дамжуулан одоо Монголын хөрөнгийн бирж дээр зах зээл үүсгэгчээр бол ажиллаж болно гэдэг ийм одоо сонголтыг бол олгосон байж байгаа. Одоо энэ гадны маркет микруудээс дурдаад хэлэх юм бол голон капитал дээр бол бас хэд хэдэн гадны компаниуд бол бас зах зээл үүсгэгчээр хамтарч ажиллая гэдэг саналуудаа бол хэлээд байсан шүү дээ тий. Энд одоо дурдах юм бол олон улс дээр одоо үнцаасны арилжааны тусгай зөвшөөрлөлтөд арилжаа эрхэлдэг байгууллага болох Philips Capital гэдэг байгууллага ч үгүй юм тий. Гэх мэтчлэн ер нь гадны байгууллагууд бол Монголын хөрөнгөний зах зээл дээр зах зээл үүсгэгчээр оролцох сонирхол бол бас их байгаа. Тэгээ эдгээр компаниуд бол мэдээж тухайн зах зээл дээр маш туршлагатай компаниуд байдаг тий. Тэгээ энэ ч утгаараа ер нь бол ирэх жилүүдэд хэрвээ эдгээр компаниуд орж ирэх юм бол түрүү миний танилцуулгынхаа эхэнд ярьжсэн тий. Хөрөх чадварын харьцаануудыг үзүүлэлтүүдийг сайжруулах ийм үр дүнтэй ажил болов уу гэж бас хүлээж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. За үргэлжлүүлээд зах зээл үүсгэгч байгууллага маань одоо жишээлбэл голон капитал үнцаасны компани бол ингээд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаануудын зах зээлийг үүсгэж яваад байна. Тэгвэл энэ дээр цаана яг ямар шаардлагууд тавигдж байгаа вэ? Монголын хөрөнгийн биржийн зүгээс те. За одоо арилжаа хийхдээ захиалгуудаа ингэж оруулна ч гэдэг юм уу те. Ямар шаардлагууд байдаг вэ? Энэ талаар мэдээлэл. За тэгье. За мэдээж зах зээл үүсгэгч болохын тулд бол журмын хүрээнд бол тодорхой хэдэн шаардлагууд байгаа. За би одоо Монголын хөрөнгийн биржийн зүгээс журмын таатай нөхцөлийг бол оруулж өгсөн бас нэгэн шалтгаанууд бол байгаа. За энэ нь бол нөгөө нэг тухайн компанитайгаа гэрээ хийх хэрэгтэй байдаг гэсэн шүү дээ тийм. Тэр нь бол ерөөхдөө одоо болохоо байцсан гэсэн үг. Гэрээ хийхгүйгээр Монголын хөрөнгийн биржтэй гэрээ зураал тэгэл ер нь бол тухайн үнцаасны компаниас бол гадаадын аж ахуй нэгж одоо маркет мейкер хийхийг хүсэж байгаа одоо хуулийн этгээдүүд бол өссөн хувьцаан дээр маркет мейкер хийж болдог энэ зохицуултыг бол чөлөөтэй орхисноор дотоодын ерөөдөө компаниуд бол нэлээх сонирхож байна гэдэг ийм зүйл бол гарч ирж байгаа. За мөн зах зээл үүсгэгчээр ажиллаж байгаа тохиолдолд мэдээж нөгөө нэг байнгын авъя болон зарыг гэдэг захиалгууд бол байршиж байгаа. За энийг Монголын хөрөнгийн бирж
ажлыг бол одоо тий байхгүй болгосон байгаа гэсэн үг. Тэгэхээр зах зээл үүсгчийн өгж байгаа захиалга дээр бол Монголын хөрөнгийн биржийн зүгээс бол одоо шимтгэлүүд бол байхгүй болсон гэдэг ийм давуу талууд бол үүсэж байгаамаа. За 50 дахь шаардлагын хувьд бол зах зээл үүсгч бол бас Монголын хөрөнгийн биржийн зүгээс бол маш олон судалгаа сайтаагаар бол энэ нөхцлүүдийг бол тавьсан байна уу да гэж бол харагдаж байгаа. За зах зээл үүсгч нь бол арилжааны өдөр бүр. За арилжааны цаг гэдэг нь бол одоо Монголын хөрөнгийн бирж дээр бол ерөөхдөө 10 цагаас 1 цагийн хооронд идэг. Тэгэхээр энэний яг 50% нь захиалгын самбарт тогтмол авах зарах ханшийг байршуулж ажиллах ёстой гэдэг ийм шаардлага байдаг. За тэгээд ерөөхдөө одоо авах зарах үнийн одоо тэ захиалгын хоорондын зөрүү бол 1-р ангиллын хувьцаан дээр за хувьцаа үнцаас одоо юу ч хийж болно те 1-р ангиллын үнцаасан дээр бол одоо 300,000 3% гэж байгаа. За тэгээд нэг талын захиалга бол 300,000 төгрөгөөс одоо тийм ээ их байх хэрэгтэй гэдэг ийм шаардлагуудыг л тавьж байгаа. За зах зээл үүсгэгчийн хувьд бол хугацаа маань хэр хугацаатай байгаа вэ? Тэгээд жилийн турш тасралтгүй зах зээлийн үүсгэж явах байлгүй эсвэл хагасчлалын хугацаанд явах байлгүй энэ талаар мэдээлэл өгөх. Энэ бол яг мэдээж нөгөө нэг Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд бол одоо явагдана. Бид бүхэн бол мэдээж эхлээд Монголын хөрөнгийн биржтэй 6 сарын хугацаанд бол зах зээл үүсгчийн гэрээг бол байгуулсан. Тэгэхээр ерөөдөө гэрээ байгуулсан хугацааны хүрээнд 6 сарын хугацаанд арилжааны өдөр бүр гэсэн үг тийм. Тэгэхээр ер нь ажлын өдрүүдэд Монголын хөрөнгийн бирж ажиллаж явах хугацаанд яг захиалгуудыг бол бүтэн байршуулж өдөр бүр ажиллана гэдэг ийм бол гэрээтэй байгаа. За тэгээд мэдээж нөгөө нэг захиалга биелвэл яах вэ гэхээр 5 минутын дотор тэр захиалгыг сэргээж өгч байршуулна гэдэг ийм заалтууд байгаа гэсэн. Тэгэхээр ямар ч байсан зах зээл үүсгэгч нь бол байнгын авах зарах захиалгыг бол оруулах нь байна. За тэгээд тэр захиалганд биелэх юм бол 5 минутын дотор дахиад дараагийн захиалгуудыг хөргөн шуурхаа оруулна гэдэг ийм зүйл заалтуудыг бол оруулсан байна. За ер нь бол хөгжиж буй зах зээл дээр бол судалгаа хийгээд үзэхэд бол одоо зах зээл үүсгэгч нь бол нэг ойролцоогоор тийм ээ 3 5 15 минут гэсэн энэ одоо интервалуудтайгаар захиалгууд бол нөхөж байршуулдаг юм байна. Тэгээд Монголын одоо хөрөнгийн зах зээлийн хувьд бол ямар ч гэсэн 5 минутын интервалтай дараагийн захиалга орох хэрэгтэй гэдэг ийм шаардлагуудыг бол тавьдаг. За тэгвэл ямар ч гэсэн голон капиталын хувьд бол жилийн хугацаанд өдөр болгон захиалгыг бол Монс үнсийн хувьцаан дээр бол байршуулж байгаа юм байна те. Өөрөөр бол худалдаа авах сонирхолтой байгаа эсвэл зарах сонирхолтой байгаа талуудын захиалгын зөрүүг бол нэлээд буулгаж өгч байгаа. За мөн дээрээс нь арилжааны идэвхийг бол өдөр болгон нэмэгдүүлж байгаа гэдэг ийм ач холбогдолтой үйл ажиллагааг бол эрхэлж байгаа байна. За тэгвэл өнөөдрийнхөө дугаарыг дүгнээд ярих юм бол Монголын хөрөнгийн зах зээл дээр хөрөх чадварын харьцаа үзүүлэлтүүд түүхэн үзүүлэлттэйгээ харьцуулахад төдийлөн өндөр биш буюу хөрөх чадвар хангалтгүй байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрч болохоор байна. За мөн дээрээс нь олон улсын зах зээлтэй харьцуулаад үзэхэд за ялангуяа одоо манайх шиг те яг 90-ад онд арчилсан хувьсгал руу одоо шилжсэн улс орнд энэ Казахстан байна, Үзбекистан тийм эдгээр улсуудтай харьцуулахад бол хөрвөх чадварын харьцаа бас төдийлөн өндөр байхгүй байна. Нэмэгдэх шаардлагатай байна гэдэг нь бол харагдаж байна. За ингээд зах зээл үүсгэгчийн оролцоо нэмэгдснээр Монголын хөрөнгийн зах зээл дээрх хөрвөх чадварын харьцаа үзүүлэлтүүд сайжрах, хөрвөх чадвар нэмэгдэх ийм эерэг боломж бол байгаа юм байна гэж харж болохоор байна. За ингээд хөрөнгө оруулагч нар хөрөх чадвар нэмэгдснээр өссөн үнээрээ худалдан авах захиалгуудаа оруулаад за захиалгыг биелээд явах ийм боломжтой байх нэ гэж ийм ач холбогдолтой байх нэ гэж бол хийж болохоор байна. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг энд хүргээд өндөрлөе. Голон капитал инвестмент компани шинжээч нар баярлалаа баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.